Хүнсээ аваад ирсэн. Тэгээд таад бодолч харуулъя гэж бодоод яа чинь. Зя одоо нэг 7 хоног идэх юмуд авсан. За, кейл авсан байна. Яар танд спинич аваад ирсэн. Тэгээд ногоо жоохон солиод үзье гэж бодоод. За, тэгээд coconut yogurt авсан байна. Лактозгүй, дан coconutтай. Тэгээд сахар бас байхгүй, ямар нэг амт оруулагч байхгүй. За, хинжээ юу авсан байна вэ гэхээр blueberries. Blueberry би бас байнга авдаг. Антиоксидант айгүй өндөртэй, витамин C, магнезиум бас айгүй өндөртэй. Тэгээд эрүүл гоё снэк, сахарын хэрэглээг би бас blueberry-нээс авчдаг. За, жижиг помидор авсан байна. Жижиг помидор салаатанда би дандаа хэрэглэдэг. Сүүлийн үед бас өндөг идэж байгаа нөлөөтэндээ хэрэглэдэг болсон. За, тэгээд хураг хий гэж бодоод хөлтөөсөн ногоо авсан. Хөлтөөсөн ногоо авчихаар хадгалахад айгүй амар аваад идэв. Хурдан муудахгүй учраас тэгээд чанарын хувьд бол автор ялгаа байхгүй. Боловсрол биш бол ер нь бол гайгүй эрүүл байдаг гэж би боддог. За, тэгээд луунтай, брокколитэй, цагаан цэцэгт байцаатай ногооны хатмаг авсан. Хуурганд ч юм уу эсвэл биш хөлөндөө ичдэг. Тэгээд энийг авсан байна. Өөр юу авсан бэ нэ? Тэгэхээр самар авсан. Ямар жижигхэн самар аваад ирсэн юм бэ? Би өөрөө аваагүй нөгөө Instacart гэдэг апп-аар дандаа захиж авдаг байхгүй юу? Тэгээд миний өмнөөс хүнсээ маань тоглуулад өчтдөг би сонгодог гэсэн үг. За, тэгээд энэ almond, pistachio, cashewтэй юм давсалсан самар авсан байна. Тэгээд энэ айгуу гоё юм байлээ. Би нэг сүүлийн үед айгуу хаавж байгаа. Ийм gluten free ball. Энэ болохоор шоколадтай, тэгээд юутай лээ, coconutтай, тэгээд agave-ны сироптой. За, тэгээд бор будаа орд юм байна. Каконы нухаш, какао батар орд юм байна. Тэгээд энэ айгуу гоё эрүүл амттай. Тэгээд кофетойгоо идэхэд надад айгуу зүгээр аваад идэв. Гурил авахгүй. За, тэгээд энийг болохоор овёсондоо хийх гээд авсан. Бас салаатанд хийж болно. Энэ болохоор наран цэцгийн үртэй. Тэгээд ийм cranberry-ний халмаг юм байна. Энийг овёстойгоо цуг нэг харцганд хийчихье. Тэгээд самар маань 2 шиг ирсэн. За, өөр бас нөгөө нэг кофетойгоо иддэг снэкнууд гэх юм бол нэг авсан байгаа. Өөр сарын гурилын мэдмэр санагдаад. Гэхдээ энэ өөрөө gluten free. Тэгээд янз бүрийн юугүй лактоз, тэгээд corn syrup энэ төр байхгүй. Тэгээд глютенгүй учраас ер нь бол асуудалгүй. Тэгээд өдөрт нэг ч юм уу 7 хоногт нэг 2 морил идэх гэж авсан. За, тэгээд энэ дотроо олон юм билээ, дотроо 6-тай гэсэн. Шалгалтандаа бэлтэж авах үед би аягүй хичээлээ хийгээд доор кофе аваад суугаад байгаа. Тэр үед зүгээрх. Үй, оливын тос маань ямар жижигхэн өрөөдөр вэ? Үнэн өссөн байхдаа аягүй үнэтэй байсан шүү дээ. Оливын тос би энийг авсан. Тэгээд за, яг нэг хэсэгтээ бол гайгүй хурцгал юм байна. Энэ удаа болохоор би Publix гэдэг дэлгүүрээс хүнсээ авсан байгаа. Kroger, Trader Joe's, эсвэл нэг organic sprout гэдэг дэлгүүрээд тэндээс бас авчдаг. Энэ ямар хүүрхэс авт юм бэ? Миний перц тусаад перц авсан. Би ерөөсө хоолндоо давс перцнээс өөр юм хэрэглэдэггүй. Тэгээд орд давсаа асаа гэж бодож байна. Би жоохон хавагнаад байгаа. Тэгээд ер нь хоол хүнсэнд аягүй давс хэрэглээд байгаа ирсэнээс хойш. Тэгээд Америкт ч хүнсэнд аягүй боловсруулсан байдаг учраас нэмэлт сод аягүй ихтэй байт юм байна. Тэгээд тэрийг бас бодолцохгүй аягүй давс хэрэглээд тэгээд хэдий эрүүл хоол идээд харцангуй поршны бага идчихэж байгаа хэрнээсээ жоохон хэмжээний нэмээд байгаа юм шиг санагдаад байсан. Гэхдээ зөвхөн хацар хэсэг мэсгэр. Тэгээд өглөө нүд хавдад сэрж ороод тэгээд миний бөөр бол ерөөсөө өвдөгөө зүгээр айгүй усан аван байгаад байгаа мэн гэж бодсон. Тэгээд давсаа жоохон багасгаад үзье гэж бодлоо. За, тэгээд банан авсан. Энэ хэдийг авсан 5 ширхэг авсан нэг хэсэгтээ идчих байх. Тэгээд би нөгөө Chicago руу өвөө эмээ дээр очих гэж байгаа. Тэгээд тэр хүртлээ идчих юмудаа л ер нь авч байгаа гэсэн. Тэгээд хинхтэй гэртээ одоо болохоор ер нь гэртээ хоолундаа идэж таарна. Хөөрхий. Сайн үзэж байгаа байхгүй. Авокадо авсан чи бүгдийг амар хатуг аваад ирсэн байх юм. Энэ ч нөгөө наранд байлгаад гайгүй зөөлчдөг байхаа тий. Тэгээд үлдээд авдаг. Dan винэрхүү авсан наа. Тэгээд нийтнээ тэгээд $75 болсон байсан баха. Монгол мөнгөөр одоо хийдэ. Зуртал гэдэг чинь 130 байсан юм уу? Тий. Долларч иддэг байлаа. За, тэгээд энд ингээ миний хүнс харагдчихээн. Энэ хэсэгт болохоор би ингээ нөгөө ойр зургийнхаа өөрийнхөө хэрэглээнүүдийг өрөөндөө хадгалч тий.
Тэгээд галтгоондоо хадгалахаар яхаа жоохон хүмүүсийн юм тайлтаа замбрааг болчихлоо гэж бодоод идэм аа. Гайгүйж магадгүй л те. За тэгээд ингээд хүнсээ авчлаа. Одоо хүнснүүдээ хөргөч мөргөчөндөө хийгээд тэгээд жоохон жижиг сажиг мэдээ цай уучаад тэгээд өнөөдөр хуулийнхаа хичээлийг дуусгах ёстой. Хичээлж байх уу? Шалгалтандаа бэлдэж байгаа. Шалгалтын нотнуудыг уншаад дахиж бас өөрийнхөө бичсэн тэмдэглэлүүдийг summarize хийгээд илүү хэрэгтэй гэсэнүүдээ нэмж унших шаардлагатай байгаа. Тэгээд эх 7 хоногт би 2 шалгалттай араасаа тэгээд тэрийгээ даваал гарчих юм бол амар тань амьдралтаа зоолох гээд байна. Тэгээд нэг 7 хоног орчим надад хугацаа гарч байгаа. Тэр хоорондоо өөртөөгөө жоохон цаг өнгөрөе гэж бодоод байгаа. Гадуур музей галерей үзье, тэгээд кино театр очиж кино үзье, шопинг хийн. Тэгээд тэрийг гоё гоё влог хийнэ гэж бодож байна. За юм байна да.